одоогоос 19 жилийн өмнө буюу 2006 онд тамирчид өөрсдийн сайн дурын санал санаачилгаар эвлэлтэнд нэгдэж өнөөдрийн Монголын автомаструудын холбоог үүсгэн байгуулж байсан билээ. Манай хамт олонны хамгийн том үндэс нь бол тамирчид өөрсдөө үйл ажиллагаагаа гардан зохион байгуулж, удирдан чиглүүлж урагшилдаг жинхэнэ ардчилсан тогтолцоотой байгууллага юм. 2023 оны 12 дугаар сард явагдсан бүх тамирчдын хурлаар хамгийн өндөр санал авсан 9 тамирчин холбооны дүрмийн дагуу дараагийн 2 жилд Монголын автомаструудын холбооны үйл ажиллагаа хөгжил дэвшлийг гардан чиглүүлэхээр сонгогдсон юм. 2024 болон 2025 онуудад Монголын автомаструудын холбооны удирдах зөвлөлийн дараагаар 11% дугаартай Төмөр хүлэг клубын тамирчин Спорти мастер Батүлзийн Наранбаатар ажиллаж, удирдах зөвлөлийн гишүүдээр 68% дугаартай Аваргууд клубын тамирчин Спорти мастер Шархуугийн Гомбод орж, 60% дугаартай Пауэр клубын тамирчин Спорти мастер Гамбаатрийн Мөнхбат, 83% дугаартай Спорти мастер Занхуугийн Баярхүү, 42% дугаартай тамирчин Цогц сайхны Мөнх сайхан, 151% дугаартай VX Motors клубын тамирчин Батсүмбэрлийн Инхбат, 74% дугаартай тамирчин Инхбатрийн Баярхүү нар ажилласан бол 2024 онд 93% дугаартай Зоригтын Анхбат, 133% дугаартай Жуханы Сэрэгжан нар, 2025 онд 85% дугаартай Спорти мастер Тэгшбаярын Пүрбаатар, 71% дугаартай тамирчин Инхболтын Анхбаяр нар ажиллалаа. Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дараагаар Цэрэн-Дашийн Булган, холбооны ерөнхий шүүгчээр Нацхийн Мөнх Хамглан, ерөнхий нарийн бичгийн дараагаар Пүрвийн Ганзяа нар хариуцсан ажиллалаа. Удирдах зөвлөл бүрэн эрхийнхээ хугацаанд бүтэц зохион байгуулалтын шинжилсэн арга барилыг хэрэгжүүлж, удирдах зөвлөлийн гишүүн бүрийг үүргэжүүлэх, хамтын удирдлагыг хэрэгжүүлэх зорилгоор дэд хороодын системд хуваарлан ажиллалаа. Ивент тэтгэгч хамтын ажиллагаа хариуцсан хороог удирдах зөвлөлийн дарга Наранбаатар, гишүүд дотоод үйл ажиллагаа хариуцсан хороог Инхбат, PR, маркетингийн хороо болон тэмцээн уралдааны явц дүгнэх хороог Мөнх сайхан, тэмцээн уралдаан хариуцсан хороо болон санхүүгийн хороог тус холбооны гүйцэтгэх захирал ахлан хариуцж ажиллалаа. Шинээр сонгогдсон удирдах зөвлөл өмнөх удирдах зөвлөлийн гишүүдтэй хүндэтгэл үзүүлснээр ажиллаа эхлүүлсэн ба 2024-2025 онд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажилласан байна. Монголын автомаструудын холбооны цуврал уралдаан бүрийг чанаржуулж, тамирчдын тоог нэмэгдүүлэх, техникийн болон тамирчдын аюулгүй байдлыг хангаж, стандартыг мөрдүүлэх, уралдааны болон зохион байгуулалтын дүрмүүдийг шинчилж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга туршлагуудаас нэвтрүүлэх, олон нийтэд чиглэсэн үзэгч дэмжигчдийг татах үйл ажиллагааг сайжруулах, холбооны 20 жилийн ойн баяраас өмнө түүхэн архив, статистикийг нэгтгэн гаргаж, цаашдын хөгжлийн суурь замыг тодорхойлох томоохон зорилгоодыг дэвшүүлэн ажиллалаа. Сайн байцгаана уу? Нийт тамирчидтай өнөөдрийн мэндийг хүргье. За Монголын автомаструудын холбооны 2024-аас 2025 оны хооронд Монголын автомаструудын холбооны удирдах зөвлөл Монголын автомаструудын холбоо төрийн бус байгууллагын дүрмийг шинжилж улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. За хоёрт нь Монголын автомаструудын холбоо тэргүүний дэргэд бодлогын зөвлөл байгуулж Монголын автомаструудын холбооны үүсгэн байгуулагчдыг томилж ажилласан. Хуучин дүрмээр хуучин удирдлагууд дээр бүртгэлтэй явсан тус холбоо нь улсын бүртгэлийн байгууллагад бүхий л мэдээлэлээ шинжилэн хөргүүлж, бичиг баримтын хувьд альва эрх зүйн зөрчилгүй болсноор бусад хуулийн этгээд гадаад улсын байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нээлээ. Монголын автомаструудын холбоо бол 3 цагийн хэлхээнд оршиж, ахмад үеэ дээдлэн, одоо үеэ хүндэтгэж, ирээдүйн үеэ сурган хүмүүжүүлдэг он цагийн хэлхээнд хөгжин дэвшиж буй хамт олон юм. Энэ утгаараа Монголын автомаструудын холбооны тэргүүн Хүрлбаатрийн улам өрнөхийн дэргэд ахмад тамирчид холбооны үүсгэн байгуулагчдаас бүрдсэн бодлогын зөвлөлийг байгуулж, тэднийхээ зөвлөгөө арга туршлагаас суралцж байна. Тус зөвлөлийн гишүүдээр
Шархуугийн ганс үг, Бүрвийн дархан жаргал, Жигжил сүрэнгийн бүрв сүрэн, Дорж зовдын баасан сүрэн, Соднмын эрдэн чулуун, Өдий хүүгийн бямб дэлгэр, Орсоогийн дөлгөө нар ажиллаж байна. Автоспорт бол амнаас, эрүүл мэнд, эд хөрөнгө гээд бүхий л зүйлсээр дэнчин тавин өрсөлддөг эрсдэл өндөртэй эр зоригийн спорт. Тамирчдын хан болон үзэгч дэмжигчдийн аюулгүй байдлыг хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилт юм. Тиймээс өдөр дах зөвлөлөөс техникийн стандарт шаардлагуудыг дахин шинжилж, тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдал, техникт тавигдах шаардлагыг хянан шалгах үүрэг бүхий техникийн комиссийг байгуулж, жилд 2-оос доошгүй удаа нийт автомашин болон тамирчдын хамгаалах хэрэгсэлд үзлэг стандартыг мөрдүүлэх ажлыг тогтмол явуулж байна. За гуравт нь техникийн стандарт шаардлагуудыг дахин шинжилж, тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдал, техникийн тавигдах шаардлагыг хянан шалгах үүрэг бүхий техникийн комиссийг байгуулж, жилд 2-оос доошгүй удаа нийт автомашин техникийн үзлэг хийж эхэлсэн. Түүнчлэн цаг хугацааны ирэхээр хувьсан өөрчлөгдөж буй зах зээлийн хомсдол, үйлдвэрлэлийн нөхцөл байдал зэрэгээс шалтгаалan тамирчдад хүндрэл учруулж байсан хоёр чухал өөрчлөлтийг хийсэн нь уралдааны хөдөлгүүрийн блок болон дугуйн стандартыг өөрчилж, илүү олдоцтой сэлбэх хэрэгслийг уралдаанд ашиглахыг хүлээн зөвшөөрлөө. Өмнө нь зөвхөн ОМЗ 417 хөдөлгүүрийн блокийг ашиглахыг зөвшөөрдөг байсан бол 2024 оноос эхлэн ЗМЗ 400 нэвлийн блокийг ашиглахыг зөвшөөрөв. Мөн дугуйн стандартад өөрчлөлт оруулж 215, 9015-ыг чөлөөлж 235, 75, 15 хэмжээ бүхий дугуйг мөн уралдаанд ашиглахыг зөвшөөрөв. Сайн байна уу энэ өдрийн мэнд. За манай Монголын автомаструудын холбооны 2024 оноос ажилласан өдөр зөвлөлүүд маань бол нэлээ өөрчлөлт стандартууд одоо хийсэн байгаа. За үүнийгээр бол одоо хөдөлгүүрийн стандартыг одоо ОМЗ 417 хөдөлгүүр байсныг ЗМЗ 401 буюу бидний ярьдаг 2410 блокийг бас хүлээн зөвшөөрч ашиглахыг зөвшөөрсөн байгаа. За мөн дугуйн стандарт 215, 9015 гэдэг арзмаар байсныг давхар 235, 7515 гэдэг арзмаарыг одоо тавихыг зөвшөөрсөн. За тэгээ уралдааны тамирчид маань бол энэ хоёр арзмаарыг дугуйгаар уралдаж эхэлсэн байгаа. Аюулгүй байдлын стандарт гэдэг зөвхөн тамирчдыг хамгаалаа зогсохгүй, уралдааныг үзэн сонирхож буй үзэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах тухай ойлголт ямагт хамт байх ёстой. Тиймээс уралдааны талбайд уралдаж буй тамирчид гаднаас техникийн тусламж авах, үзэгч уралдааны талбай руу нэвтрэх асуудлыг хатуу хориглож, тамирчид техникийн тусламж авах боломж бүхий тусгайлсан талбай буюу аюулгүй бүсийг бий болголоо. Ингэснээр тамирчид дурын газартаа зогсож үзэгчдээс тусламж авах явдлыг бүрэн хориглож, зөвхөн зөвшөөрөгдсөн бүсэд илүү аюулгүй, илүү хурдан хугацаанд тусламж авах бололцоог бүрдүүллээ. Уралдаан тэмцээнийг тамирчдад ээлтэй, үзэгчдэд ойлгомжтой, альва үл ойлголцолгүй зохион байгуулахад цаасаар баталсан дүрм журам, түүнийг хэрэгжүүлэх механизм буюу тогтолцоо хамгийн чухал үүрэгтэй. Тиймээс энэ удаагийн өдөр дах зөвлөл Master Cross, Baja Mongolia, Master Rally уралдааны дүрмүүдийг шинжлэн найруулж батлан нийт гишүүдэд танилцууллаа. За мөн манай шинэ өдөр дах зөвлөл маань ярилцаад одоо Joker тойрог буюу одоо олон улсын Rally Cross ашигладаг. Тэр маань маш үр дүнтэй бүх тамирчдад болон үзэгчдэд нь одоо маш эргээр хүлээж авсан. За энэ хүү Joker тойрог буюу энэ хүү одоо гараанд гарсан тамирчин заавал нэг удаа тойрох хол нэг тугийг тойрохын нэмийг одоо нэвтрүүлсэн байгаа. За энэ маань 2024 оны одоо 2 сарын тэмцээнээс эхлээд одоо өдөр хүртэл амжилтаа явлаа. За алдаа оноо бол байлгүй, яг хуу алдаа оноо зөндөө гарч байсан. Тэгэхдээ энэ маань бол маш их давуу тал нь бол их өндөр. Одоо тост орчинд явахгүй тамирчдыг хоёр тасалж байна. Хойгоор гарсан тамирчид бол Joker-ыг тойроод урагшлан за мөн Joker-ыг зөв хийсэн, зөв тактикаар уралдсан тамирчид байна бол одоо байр ахих жишээний энэ бол одоо маш их үр дүнтэй зөв одоо юм аваас хийсэн гэж бодож байна манай шинэ өдөр дах зөвлөл. Joker тойрог буюу тоглоомын тойргийг нэвтрүүлсэн нь өнөөдөр тамирчдад илүү тактикийн уралдаан хийх, багийн ажиллагааг нэмэгдүүлэх боломжийг олгохын сацуу
үзэгчдэд тааварлахын аргагүй уралдааныг төлөвлөж сонирхол анхаарлыг илүүтэй татаж байна. Түүнчлэн Жокер тойргийн шинжлэлтэй хамтдхан тамирчид дунд хамгийн түгээмэл байсан эргэлзээтэй асуудал болох туг хаясан тохиолдолд алдаагаа хэрхэн засч болох тухай ойлголтыг нэг мөр болгож дөрмөнд суулган тамирчидад танилцуулснаар уралдаан тэмцээн дээр гардаг альва үл ойлголцлын асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэлээ. Мөн тамирчин уралдаан тэмцээнтэй холбоотой альва асуудалд маргаан гаргах, гомдол мэдүүлэх эрхийг нээлттэй хэрэгжүүлж, үнэн зөв, шударга шийдвэр гаргах зорилгоор тамирчин бүр кабинда камер байршуулахыг үүрэг болгож, тухайн бичлэгийг үндэслэн шийдвэр гаргах журмыг баталснаар уралдааны зохион байгуулалтыг нэг шат ахиулж, чинхүү шударга уралдаан тэмцээн явагдах боломжийг бүрдүүлсэн юм. Монголын автомаструудын холбоо бол дээр дурдсанчлан 3 үеийн алтан хэлхээнд оршдог тамирчдын өөрөө удирдах байгууллага. Тиймээс залуу тамирчдаа дэмжих бодлогыг өнгөрөх 2 жилд тууштай баримтлан ажиллалаа. Өмнөх хугацаанд мөрдөгдөж байсан доод ангилал гэх ойлголтын алдаа дутагдaltaй байсан олон асуудлыг шийдвэрлэж, залуучуудын ангиллыг тодорхойлон уралдаад 3-аас дээш жил болоогүй цуврал уралдаанаас медаль хүртэж байгаагүй гэсэн 2 шалгуураар жинхэнэ залуу тамирчдыг тодорхойлон гаргаж, тэдэнд зориулсан онооны тусгай системийг боловсруулан, уралдаан бүрт тэдгээр залуусаас хамгийн өндөр амжилт үзүүлсэн нэг залуу тамирчинд ивент тэтгэгчийн нэрэмжит шагналыг гардуулж, жилийн эцэст нийлбэр оноогоор тэргүүлсэн нэг залуу тамирчныг оны шилдэг залуу тамирчнаар тодруулан шагнаж урамшуулж эхэллээ. Залуу тамирчдын дундах өрсөл дөөн бүхий залуучуудын уралдааныг зохион байгуулах хүсэлт олон удаа гарч байсан. Энэхүү хүсэлтийн дагуу 2024 болон 2025 онуудад цуврал уралдаанаас медаль хүртэж байгаагүй тамирчдын дунд залуучууд Мастер Кросс уралдааныг Монголын УАЗ клуб болон Сутан буйнд захын хамт олонтой хамтран амжилттай зохион байгуулсан нь залуучуудаа дэмжсэн чухал уралдаан болсон юм. 24-25 онуудад залуучууд чиглэсэн хэд хэдэн ажлууд хийгдсэний нэг нь залуучууд Мастер Кросс гэж шинээр хийж уралдаан тэмцээн хийсэн. Мөн залуучуудыг оноотой болгож залуучуудын авраг гэж шалгаруулж явж байгаа 24 оноос. Мөн дагах гараа гэж залуучуудад шинээр орж байгаа залуу тамирчдад боломж олгох үүднээс дагах гараа гэж тийм гарааг гаргаж бас хэрэгжүүлээ явж байгаа. Автоспорт бол өртөг өндөртэй спорт. Тиймээс залуу тамирчид тогтмол бэлтгэл сургуулалт хийх цаг хугацаа, боломж бололцоо хомс. Голцоо уралдааны талбайд жинхэнэ уралдаан дээр бэлтгэл хийх нь түгээмэл байдаг. Тиймээс хэсгийн шатны уралдааны 5 тойрог тэдэнд хангалттай бэлтгэл, цаашлаад сансан бодсон өрсөлдөөнө үзүүлэхэд төдийлөн хангалттай биш байдаг тал бий. Тиймээс тэдэнд дахин нэг боломж олгож, яг ижил амжилтыг хэсгийн шатанд үзүүлсэн бусад тамирчидтайгаа дахин өрсөлдөж, хагас шигшээ уралдааны эрхийг авах боломжийг олгон дагах гарааг амжилттай санаачлан нэвтрүүллээ. Дагах гарааг нэвтрүүлснээр дан ганц тамирчдад нэмэлт боломж олгохын сацуу үзэгчдэд дахин нэг гараа уралдааныг илүү үзэх таатай боломжийг бүрдүүлж байгаа юм. Тамирчдын мэдлэг дурслагыг нэмэгдүүлэх зорилгоороос аврагуудын цуврал уулзалт гэдэг уулзалтыг зохион байгуулсан. Мөн мастер ралли уралдаанд явдаг одоо зураг уншигч нар зориулсан зураг унших тийм сургалтуудыг мэдлэг дурслагатай ахмад тамирчдаа авчирж ирж явуулсан. Энэ маш их үр дүнгээ өгсөн. Цаашдаа одоо энэ залуу тамирчид өсөнд хөвжиж байгаа тамирчдад зориулж энэ аврагуудын уулзалтын зураг унших сургалтуудыг мөн сар болгон зохион байгуулах төлөвлөгөө тусгацсан байгаа. Дотоод үйл ажиллагаа хариуцсан хороогоороо дамжуулан тамирчдад зориулсан сургалтуудыг 2 жилийн турш зохион байгуулсан бөгөөд аваргуудын цуврал уулзалтыг санаачлан зохион байгуулж, аваргуудын арга туршлага, мэдлэг, ур чадвараас бусад тамирчид суралцах боломжийг олгосон юм. Тус сургалтаар гомбд орж, бат найрамдал, даш даваа, улам өрнөх аваргууд оролцож, өөрсдийн мэдлэг чадвараас хуваалцсан юм. Мөн холын зан ралли уралдааны хамгийн чухал гишүүн болох зам заагч тамирчдыг бэлтгэх, тэднийг чадваржуулах зорилгоор олон улсын хэмжээний мастер ганс сүх,
олон улсын хэмжээний мастер Бямба Дэлгэр, олон улсын шүүгч мөн хамгаалан нараар удирдуулан ралли уралдааны зураг унших сургалтыг зохион байгуулсан нь олон тамирчдаас талархал хүлээсэн юм. Монголын автомастуудын холбоо нь 2024-25 онуудад ер нь бол илүү нөгөө тамирчдынхаа бүртгэлийг илүү зэгцлэх за магадгүй одоо юу гэдэг гишүүнийхээ дугаар баталгаажуулалт такс төлөлт гэдэг зүйлүүдийг аюул тийм олон нийтэд нээлттэйгээр дугаарын олголтуудыг иш дугаарын олголтуудын тэрийг бас нэг юм жоохон журмын хүрээнд барьж одоо аюул жоохон юм дүрм журмтайгаар олголтуудыг хийх дээр бас анхаарсан. За мөн одоо юу гэдэг холбооны цуврал уралдаан тэмцээнүүдийн цомны загварыг яг аль бие ёсоор одоо ингээд нэг загвар баталж за тэрийг нь яг удирдах зүйлээр одоо яг тэр загварыг нь одоо батлуулаад тэр загварын их хувилбар нь одоо холбооны өмч байна гэдэг энэ зүйлүүдийг бол бас зэгцэлж өсөж гаргаж ирсэн гэдэг энэ зүйлийг хэлмээр байна. За мөн одоо юу гэдэг бид нар хэдий сонирхлын холбоо клубч гэсэн дотоодоо дүрм журм стандартыг аягүй сайн одоо мөрдөж тодорхой гаргаад за энэ зүйлүүдийг илүү тамирчин бүр одоо холбооны одоо дугаар эзэмшиж байгаа такс татвараа төлсөн тамирчин болгонд одоо эдгээр зүйлүүдэд нээлттэй байх гэдэг зүйлийг одоо баримталж ажиллаж одоо дотоод групп үүсгэж тухай бүр мэдээллүүд тайлан балансуудаа хүргэх дүрм журмуудыг бас одоо танилцуулах гэдэг ажлуудыг л тухай бүрд нь хийсэн гэдэг зүйлийг хэлмээр байна. Автомастуудын холбоо гэдэг төрийн бус байгууллагын одоо татварын тайлан за татвар санхүүгийн бүртгэлийн ажлуудыг бол яг энэ 24-25 онуудад аль бие усны одоо бүртгэлүүдийг зэгцэлж ажилласан. За үүнтэй холбоотой татварын өргөө болгох гэдэг энэ зүйлсүүдийг бас хийсэн. Мөн одоо тэмцээн уралдаан бүрийн дараах одоо санхүүгийн тайлан одоо гишүүдэд нээлттэй ил дотор одоо мэдээлдэг, гаргадаг, удаа танилцуулдаг ажлуудыг бас хийгээд явж байгаа. Автоспорт хэдийгээр тамирчин ганцаараа кабинда уралдаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ багийн спорт юм аа. Нэг тамирчны ард механик, ивент тэтгэгч, баг хамт олон гэд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Тиймээс клубийн системийг илүү боловсронгүй болгох зорилгоор удирдах зөвлөлөөс клубийн дүрмийг шинээр санаачлан баталсан нь клубийн зарчмаар тамирчид илүү хурдан өсч өгчих. Цаашлаад тамирчин бүр мэдлэг мэдээлэл, арга туршлагаа хуваалцаж хамтдаа хөгжих боломжийг бүрдүүлсэн чухал алхам байлаа. Тамирчин бүр календарын жилийн эхэнд аль нэг клубт харьяалагдах, клубүүд нэгдсэн мэдүүлгээ өгч тамирчтай бүртгүүлэх процессыг бий болгож, тухайн клуб өөрийн бүртгэлтэй тамирчдынхаа цуглуулсан оноогоор өрсөлдөх тогтолцоог нэвтрүүлээ зогсохгүй. Тамирчид клуб хоорондоо хийгдэх шилжилт хөдөлгөөнийг тусгайлсан журмаар шийдвэрлэж эхэллээ. Оны шилдэг клубыг тодруулахад тухайн клубийн тамирчдын амжилтаас гадна тамирчдын нөхөрлөл, хамт олонч сэтгэлгээ хөгжүүлэх зорилго бүхий спорт өдөрлөгийн хүрээнд тамирчид, механикууд спортын бусад төрлөөр өрсөлдөж нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөдөг болсон. Тэрхүү спорт өдөрлөгийн үр дүнг чухалчлан тооцож жилийн эцэст шилдэг клубээ тодруулж эхлэх юм. Уралдаан тэмцээн зохион байгуулахад Монголын автомаструудын холбоо оршин тогтноход бидний хамтрагч, ивент тэтгэгч байгууллагуудын үүрэг оролцоо нэн чухал ач холбогдолтой. Өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж байсан ивент тэтгэгчдээс гадна бодлогын төвшний ивент тэтгэгчтэй хамтран ажиллаж, автохим компани дэмжлэгтэйгээр тамирчдын улсын аваргын цуглуулж буй оноо бүрд дагалдах мөнгөн урамшуулалтай болголоо. Түүнчлэн Обо Кастомсын хамт олон тамирчин бүрд мөнгөн хөнгөлөлт үзүүлж, оны эцсээр улсын аварга болон шилдэг залуу тамирчин тус бүрд автомашины хамгийн чухал хэсгүүдийн нэг болох уралдааны сайн чанарын бодигоор шагнаж урамшуулж байгаа нь манай холбооны хамтын ажиллагаа дараагийн нэг алхамд гарч урагшилсныг илтгэж буй үйл явдлууд юм. Хамтын ажиллагаа маркетингийн чиглэлээр баримтлах бодлогоо тодорхойлж, ирэх 2026 оноос эхлэн ивент тэтгэгчдийг 3 ангилалд хуваан үзэж, тэдгээр ивент тэтгэгчтэйгээ хэрхэн хамтран ажиллах бүхий л төлөвлөгөөгөө боловсруулан, маркетингийн цогц бодлогоо батлан хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Энэ хүрээнд цахим орчны шууд дамжуулалт, цахим орчны видео контент, фото болон бусад статистик мэдээлэл зэрэгт түлхүү анхааран ажиллаж, тодорхой өөрчлөлтүүдийг хэдийнэ хийж эхэлснийг эрхэм тамирчин та нэгэнд анзаарсан байх. Маркетингийн чиглэлдээ одоо сошиал орчинд ерөнхийдөө
тамирчдынхаа бас төрсөн өдрийн мэдчилгээ гаргахаас гадна одоо тамирчдын оноо, клубүүдийн чансааны оноо, залуучуудын оноо зэрэг үзүүлэлтүүдийг илүү бас хүмүүсийн сонирхол татах байдлаар, дизайнлэг байдлаар хийж эхэллээ. За тэгээд уралдаануудын бас сонирхолтой моментуудыг, уралдааны сонирхолтой акшнуудыг төвөрлөж аваад одоо момент кам гэж одоо сая 2025 оны Баха 250 уралдаанаас хийгээд эхэлсэн. Энэ маань цаашдаа уралдаан болгон дээр тогтмол хийгдээд явах юм real social контентууд хийгдэж эхэлж байна. Ер нь энүүгээрээ дамжуулаад 2026 оноос эхлээд бид бүхэнтэй Монголын автомаструудын холбоотой хамтран ажиллах ивент итгэгч байгууллагуудаа бид нэр ангилж байгаа. Одоо категори гаргаж байгаа гэсэн үг. За тэмцээн зохион байгуулж байгаа спонсорууд маань жишээлбэл ямар хөө бенефитийг авах юм, тэмцээн зохион байгуулад нэрлэгдэн давхар өөр тэр компаниудын сурталчилгаа ямар байдлаар хүрэх юм гэдэг бүх зүйлийг тодорхой болгож байгаа. Ингэснээр ивент итгэгч нартаа сэтгэл ханамжтай байдлыг бий болгоно. Эргээд Монголын автомаструудын холбоотой хамтран ажиллах сонирхолтой байгууллагууд тэр хэмжээгээр нэмэгдэж, за маркетингийн бас олон сувгууд цаашаа бий болох. За одоо real content ч гэдэг юм уу, автор видео, за цаашлаад бүр social шууд амжуулалт зэрэг ийм сонирхолтой медиа контентуудын чиглэлээр хийх ажлын суурь ерөнхийдөө тавигдсан байгаа. Үзэгчид нэмэгдэж байж, манай уралдааныг илүү олон хүн сонирхож байж бэдэх хөгжинэ. Түүнийгээ дагаад хамтран ажиллагч, ивент итгэгч байгууллагууд ч тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Тиймээс хамтын ажиллагаа, маркетинг бол бидний дараагийн 2 жилийн тэргүүлэх зорилго байх нь гарцаагүй юм. Master Cross уралдааныг илүү entertainment байдлаар олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулсан ба залуучуудын уралдааны үеэр азтай үзэгчдийг шалгаруулж, аваргуудын кабинд хамтдаа сууж, уралдааны замаар нөхөрсөг уралдаан хийсэн нь тун сонирхолтой арга хэмжээ болсон юм. Түүнчлэн уралдааныг илүү ойроос, илүү тухтай нөхцөлд үзэх боломжийг хангаж, туршилтын журмаар VIP бүсийг санаачлан хэрэгжүүллээ. Түүнээс гадна Master Cross уралдааны түүхэнд анх удаа Ара комплекс, Ара фестивалийн хамт олонтой хамтран оддын уралдааныг зохион байгуулсан нь олон мянган үзэгчдийг татаж сонирхолтой арга хэмжээ болсон юм. Цаашид ийм төрлийн уралдааныг зохион байгуулахад клуб тамирчдад зардал чирэгдэл багтаагаар хамтын ажиллагааг өргөжүүлж зохион байгуулах нь зүйтэй ба энэ мэтчлэн илүү сонирхолтой арга хэмжээг олноор зохион байгуулахаар төлөвлөд байна. Наранбаатар дарагтай энэ удаагийн өдөр дах зөвлөлийн гишүүд эргэжил тохиох холбооныхон 20 жилийн ой гүгтэн бодлогын хүрээнд Монголын автомашин мотоциклийн спортын холбоотой нэгт хамтран ажиллаж өдөр дах зөвлөлд нь холбооныхон төлөөллийг илгээж тус холбооны бодлого үйл ажиллагаатай уялдуулах хамтран ажиллах чиглэлээр анхааран ажиллаж байна. Түүнчлэн Монголын автомаструудын холбооны Баха Монголиа Мастер ралли уралдаануудыг улсын аваргын статустай цаашлаад олон улсын шин чанартай уралдаан болгон үргэлжлүүлэх анхны алхмаа хийж хөрш орнуудын ижил төрлийн үйл ажиллагаатай байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлж туршилтын журмаар 2026 оноос гадаад улсын тамирчид оролцож эхлэх үе таалгыг нээгээд байна. Монголын автомаструудын холбооны өдөр төсөөлөл сая жилийн хугацаанд Master Cross, Баха Монголиа, Master ралли уралдаанууд өрнөдөө шинжилгээ хариулж батлан бүх гишүүдтэй танилцуулсан. Баха Монголиа болон Master ралли уралдаанууд олон улсын төвшин төрөх зорилгоор хөрш орнууд ижил төрлийн үйл ажиллагаатай байгууллагатай хамтран ажиллах ажлыг эхлүүлж туршилтын журмаар 2026 оноос гадаад улсын тамирчдыг оролцоох үе даалгыг нээж байна. За мөн автомаструудын холбооны өдөр төсөөллөөс нэг барьж байгаа юм тамирчдыг болон үзэгчдийг хай тавтай байлгах үүднээс одоо тэмцээн уралдаанууд дээр төрөөс асар майхан байршуулж автомашинуудаа байршуулж байгаа. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг. Түүхэн үзүүлэлтгүй, статистикгүй, бүртгэл мэдээлэлгүй спорт гэж энэ зуунд байх учиргүй. Тиймээс энэ удаагийн өдөр дах зөвлөл бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрч буй 19 жилийн хугацаанд зохион байгуулагдсан 124 удаагийн Master Cross, 22 удаагийн Баха уралдаан, 17 удаагийн Master ралли уралдааны шагналт байрын тамирчдын бүртгэлийг нэгтгэн гаргаж, хувь тамирчин болоод уралдаан бүрийн дэлгэрэнгүй статистик, нэгдсэн дата санг бий болгосон нь томоохон ажил боллоо.
Энэ хүрээнд уралдаан бүрийн англи бүрийн амжилтын чансааг тодорхойлсон ба дата үзүүлэлт, статистик дээр суурилсан өнөө цаг үеийн спортын хөгжлийн замд цаашдын хөгжлийн суурь баазыг бий болгосон чухал өөрчлөлт байсантай хинч үл маргах визээ. За энэ бүртгэл гаргаснаар ямар давуу тал үүсгэх зэрэг мэдээж энэ бүх 20 жил болж байгаа холбооны нэгдсэн архив үүснэ. За хоёрдугаарт хувь тамирчны амжилтууд тодорхой болж байгаа. Одоо хувь тамирчин жишээлбэл бид бүхэн саяхныг л одоо болтол 20-оос дээш төрүүтэй 30-аас дээш төрүүтэй гэдэг аврагуудынхаа төрүүг л тоолдог байсан бол за одоо авраг биш ч гэсэн тэд удаагийн мөнгө медальтай, тэд удаагийн 4-р байртай гэдэг юм уу. Тэдгээрийг бас гаргаж ирээд за нийт тамирчдын амжилтын чансааг бас тодорхойлох, хувь тамирчны амжилтын одоо архивыг бас үүсгэх ийм боломж бол үүсэх ийм ажлыг бас хийж дууслаа. Энэ удаагийн хурлаар бид дараагийн 2 жил буюу 2026-2027 онуудад холбоог авч явах ачааны хүндийг үүрэх өдөр дах зөвлөлөө сонгох гэж байна. 2026 он бол Монголын автомастеруудын холбоо үүсэн байгуулагдсны түүхт 20 жилийн ой тохион. Бид хийж хэрэгжүүлсэн ажлуудыг улбаалан түүчээж олон шинэлэг санаачлагуудыг дэвшүүлж түүхийн шинэ хуудсыг нүүр бардан бичих уран зориг дүүрэн байх болтугай. Бидэнтэй хамтран ажиллаж өнгөрсөн 2 жилийн алдаа онооны дэнсийг шүүж буй эрхэм төмөр хүлэгтнүүд эр зөрөгт хөвгүү та бүхэндээ баярлалаа. Тулаанд зөвхөн шонхрууд нисдэг. Эрэлхэх шонхрууд та бүхэндээ амжилт хүсье. Монголын автомастеруудын холбооны 2024-2025 оны өдөр дах зөвлөлийн хамт олон.